Талуудын 17 дугаар одоо баг хурал маань бол одоо Монгол улсад болж байна. Тэгээд энэ ногоон бүсэд бол манай нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих төв маань бол одоо байгууллагаас сурталчилсан за нийслэлийн 9 дүүргийн одоо жижиг дунд үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг сурталчилсан ийм одоо бүсэд оролцсон одоо 2 асрыг тохижуулсан байж байгаа. Тэгээд одоо яг уу гэхээр ер нь бол одоо COP17 дээр энэ олон улсын байгууллагууд зөвчтэй тэмцэх тухай одоо асуудлыг бол ярьж байгаа нь бол манай одоо үйлдвэрлэл эрхлэгч нартай бас нэлээд уялдаа холбоотой байдаг. Ялангуяа одоо эмэгтэй бизнес эрхлэгч нар бол одоо бизнес эрхлэхэд ямар нэгэн цаг агарын өндөрлөөс болоод за ногоо тариалдагч байдаг юм уу, хүнсний ногоо тариалга. За тэгээд мөн одоо нөгөө малын ноос ширээр үйл ажиллагаа явуулдаг ийм бүтээгдэхүүнийг хийхэд одоо бас нэлээдгүй одоо цаг агарын нөхцөл байдлаас шалтгааллах ийм болоод байдал бол нэлээд ажиглагддаг. Тэгэхээр энэ одоо баг хуралд оролцож байгаа гадаад дотоодын одоо энэ нийт 193 орны төлөөллөөс одоо бизнес эмэгтэй бизнес эрхлэгч нарыг одоо бид нар дэмжсэн энэ одоо бүтээгдэхүүн одоо урлаачдын одоо бүтээгдэхүүнийг одоо гаргаснаараас онцлог оролцож байна. Ноос, ноолуур, арьс шир одоо тэгээд бусад одоо нөгөө бүхэл төрлийн нийтдээ 40 гаруй одоо төрлийн бүтээгдэхүүн энэ дотор бол одоо оролцож байгаа. За тэгээ энэ бол одоо бүтээгдэхүүнийг бид нэр сурталчилснараа бол одоо нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих төв маань бол одоо яг бизнес эрхлэлийг яаж дэмжих вэ гэдэг талаар бол илүү одоо бас энэ COP17-д оролцож байгаа гадаадын одоо зочдод бүтээгдэхүүнийг одоо сурсан таниулах үйл ажиллагааг бол зохион байгуулж байна.